Орой минь төргий. Яг одоо 2025 оны 6 дугаар сарын 30-ны шөнийн 2 цаг 27 минут болж байна. Ийм орой юу хийж суугаан бэ гэвэл би сүүлийн хэд хоног өөрт ирсэн захидлуудтай нэг-нэггүй уншиж судлаа, танилцаад дээрэс нь нэг дата график гаргадлаа. Тэгээд өнөөдөр энэ талаараа өөртөө ирсэн хүмүүсийн кейсүүд дээр хийсэн үр дүн гэх юм уу, түүнээс харагдсан зүйлсийн талаар хэдүүлээ ярилцъя гэж бодлоо. Тэгэхээр өнөөдрийн маань сэдэв Монгол дахь бэлгийн хүчирхийллийн талаар сэдэв байна. Тэгээд юун түрүүнд эхлээд юу авах хэрэгтэй, сануулга явсан хэрэгтэй. Хэрвээ таны хувьд ямар нэгэн байдлаар бэлгийн халдлага хүчирхийлэл хүчинд өртөж байсан бол энэ бичлэгийг үзснээр triggered буюу өмнөх муу мухай дурсамжууд чинь сэргэх ямар нэгэн байдлаар сэтгэл зүйд чинь хүн дээр нөлөөлөх магадлал өндөр шүү. Тийм болохоор сэтгэлээ бэлдэж үзээрэй гэж хэлмээр байна. Гэхдээ миний бодлоор Монголд ийм зүйлийг үзээгүй, өртөөгүй эмэгтэй хүн ер нь бол байхгүй баг. Үнэхээр байгаа нэг нь байвал асар ховор азтай тохиолдлоор тийм зүйлээс мултарч гарсан байх болов уу гэж бодож байна. Тэгээд ер нь энэ бүхнийг хийх болсон шалтгаан нь мэдж байгаа саяхан гадаадын жуулчин эмэгтэй Бээжингээс Өмнөд Африк хичхайкинг буюу зүгээр замын унаанд дайгдах маягаар явж байгаа контент хийсэн. Тэр эмэгтэйн хувьд Монголын газар нутгаар дайрахтаа хөдөө бэлгийн хүчирхийлэлд маш хүртэж байсан. Янз бүрийн насны өсвөр насны насан туршаагүй хүүгүүдээс эхлээд өөрийнхөө аавын үеийн хүмүүс тэр эмэгтэйг өдөж хоргоож, биед нь шууд хурж үнсэж, янз бүрийн ёс бус хүсэлтүүд тавьж, дагаж байсан талаар контент хийсэн байсан. Тэнгүүт үүн дээр хоёр төрлөөр реакц үзүүлсэн. Ихэвчлэн ирчүүд болохоор мөн зарим төрлийн denial буюу бодит үнийг хүлээн зөвшөөрдөггүй эмэгтэйчүүд бас байсан. Энэ хүн хятад хүн байна, монгол хүн биш байна. Монгол царай биш байна. Монгол хүмүүс ийм байдгүй. Энэ яг Монголд амьдардаг хужаа байна гэжсэн. Нөгөө талд болохоор Монголд ийм зүйл угаасаа байдаг. Байсаарч ирсэн. Би ч ийм зүйлийг даваа туулсан гэж байгаа эмэгтэйчүүд байсан. Тэгэнгүүт энэ дээр би өөрөө айгүй эмзэг хандсан л да. Игдүүцсэн. Яагаад тэгэхээр асуудал байхаар асуудлаа огт хүлээн зөвшөөрдөггүй. Дандаа хин нэгэн рүү бурууг нь чигчдэг хандлага монголчуудын хувьд амар түгээмэл шүү дээ. Жаахан хүүхэд ингээд аяг унгаа хагалцсан, хин унаагаад хагалцсан гэхээр тэр унахсан, энэ унахсан гэх нэг өөрөө зэмлүүлэхгүй гэсэндээ нэг хин ч хамааргүй ингээд буруугаа чигдэг шиг яг тийм. Тэгэл муу юм бол нөгөө хойдлынхоор аваахаа гихчгээр ямар нэг болж идэггүй юм болох юм бол заавалчгүй хятадуудыг буруутгана. Эсвэл юу гэдэг Америк барууныхны санхүүжилттэй тийм тэрний гар хүл гэл ерөөсөө асуудал бидэнд байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй. Тэгээд муу мухай юм болохоор энэ хужаа хүн байна. Хужаа хүмүүс ийм юм хийж байгаа. Монголд амьдардаг монголцсон хужаа цустай хүн байгаа ч гэх шиг. Бүгдээрээ нүдэрээ шууд скандаад хүний цусыг шинжилдэг болчихсон тий. Гэтэл Монголд төрж өссөн эмэгтэй хүн л бол бэлгийн бойжилт ихсэн цагаасаа магадгүй эхлэхээсээ ч өмнө цэвэр Монгол эрчүүдийн халдлаганд бие сэтгэлээрээ, бие махбодороо сэтгэл санаагаараа өртөөд үзчихсэн байдаг учраас миний хувьд л ерөөсөө тэр Монгол ах хүү байсан гэдэгт бол би огтхон ч хэргэлцэхгүй байсан. Тэгээд энэ талаар онлайнаар бол нэлээд их талцаж явсан. Тийм учраас миний хувьд яг ийм зүйл өөр тохиолдсон түүхээ надад бичиж явуулна уу гэж би өөрхөн сошиал сувгуудаар стори болон пост хийсэн. Энэ постын хүрээ надад 24 цагийн дотор
213 ширхэг мэйл ирсэн. 24 цагийн дотор. Түүнээс хойш ахаад 2 мэйл ирсэн. Нийт надад 215 мэйл ирсэн. За тэгээд тэр 215 мэйл нь дотроо хамгийн багадаа 2 удаагийн тохиолдол. Түүнээс дээшээгээ 3, 4, 5, 6, 7 удаагийн тохиолдлуудыг дотроо багтаасан байсан гэж бодчих. Энэ бол ердөө 24 цагийн дотор миний сторийг харсан. Зүгээр одоо миний дагагчид болон миний дагагчдын шеэрлснийг хараад өөрийнхөө түүхийг зориглоод бичгээр шийдсэн хүмүүсийн тоо. 215 тохиолдол биш. Дотроо хамгийн багадаа 2 гэхээр 500-аас дээш тохиолдол байгаа. За тэгээд энэ бол бүгдээрээ бодит хүмүүсийн бодит түүх. Тийм учраас би маш хариуцлагатай хандахыг хичээсэн. Одоо мэйлүүдээ бүгдийг нэгэнгүй уншиж тэгээд одоо бүгдийг тэмдэглэж авсан. За тэгээд миний гаргасан шийдэн дээр гэхээр одоо юм халдлагад өртөгтэй хохирогч хэдэн настай байсан. За хэрэг болсон газар нь хааны. За тань руу халтсан этгээд нь тантай ямар хамааралтай байсан. За тэгээд тэр этгээдийн халтсан этгээдийн одоо нас нь хэд орчим байсан. За тэгээд танд ямар байдлаар халтсан бэ гэдэг ийм одоо шийт үүсгэсэн. Тэгээд үүн дээр одоо би ингээд датануудаа бүртгэж авахд надад нэлээд хэдэн хоног шаардлагатай болсон. Би бол анхандаа тийм олон одоо загтал ирэхгүй учраас ерөнхийдөө ирсэн загтлуудыг уншиж өгье гэж бодож исэн боловч надад 215 мэйл дотор байгаа хэдэн зуун удаагийн тохиолдлыг унших цаг хугацаа боломж байхгүй учраас би ерөнхийдөө нэгтгэе гэж шийдсэн. Тэгээд ийм зүйлийг одоо хүлээн зөвшөөрөх, юун түрүүнд өөртөө тохиолдсныг хүлээн зөвшөөрөх үнэхээр хэцүү. Тэгээд би боломжтой болохоор, завтай болохоор одоо над руу зориг гаргаж энэ түүхээ бичсэн хүн болгоно руу би тусад нь имэйл илгээнэ. Тэгтээ миний хувьд яг одоогийн байдлаар боломж байна. Тэгээд ерөнхийдөө хэлэхэд энэ бүх бүсгүйчүүдтэй харамсалтай нь би уг нь стори дээр эрэгтэй эмэгтэй ямар ч хүн надад түгээ бичиж явуулж болно гэсэн боловч миний хувьд одоогийн байдлаар нэг ч эрэгтэй хүн явуулаагүй. Тийм учраас над руу одоо өөрийнхөө гунигт хамгийн хар бараан трауматай энэ түүхүүдэд итгэж илгээсэн та бүхэнд бүгдд нь маш их баярлалаа. Тэгээд би ерөөсөө нэгийг нь ч зүгээр өнгөрүүлээгүй. Бүгдийг нь би чин сэтгэлээсээ ойлгож уншсан. Тэгээд та бүхний зориг, төвчээр, хатуужил болон амьдралд итгэх итгэлд чинь үнэхээр их одоо бахархаж байна. Тэгээд хамгийн гол нь би уншиж байхдаа та нарын нэгийг нь шүүмжлээгүй, шүүгээгүй. Та нарыг нэгийг нь буруутгаагүй. Яагаад тэгэхээр та нар тохиолдсон зүйл хизээч та нарын буруу байгаагүй гэдгийг маш сайн ойлгоорой гэж хэлмээр байна. Хин нэгэн хизээ нэгэн цагт чам тохиолдсон зүйл одоо чамаас өөрөөс ч юм болсон гэж хэлжсэн бол тэр үнэхээр өөрсдөө маш буруу бодолтой хүмүүс байсан байна. Би та нарын нэгийг шүүгээгүй, би бүгдийг нь чин сэтгэлээсээ ойлгож, анхаарч, голд нь орж уншсан. Тэгээд тийм учраас миний хувьд одоо сүүлийн хэд хоног нэлээд одоо амаргүй өнгөрлөө л дөө. Яагаад тэгэхээр ийм хүнд сэдвүүдийг энэ чинь зүгээр зохиол биш, дандаа хүн тохиолдсон зүйлс байгаа. Тэр болгоныг уншиж байхдаа мэдээж одоо хүний эмпати гэдэг зүйл чинь хөдлөн надад бас үе ингээд завсарлага авч жоохон амарч толгоогоо одоо амрааж гүүж нэг сэтгэлээ ингэж бэлдэж засчиж одоо буцаж цагтлуудаа унших шаардлага гарсан. Тэгээд мэдээж энэ бүхний дараа би бас одоо мэргэжлийн сэтгэл зүйчдэр очиж одоо өөрийгөө газардуулах юм бол хийн. Тэгэхгүй бол бас ийм зүйл маш их уншихаар мэдээж миний сэтгэл зүйд одоо нөлөөлж байгаа. Гэхдээ та бүхэн бүгдд нь маш их баярлалаа. Ийм зүйлийг одоо өөртөө
тохиолдсон гэдгийг хүлээн зөвшөөрөх нэг хэцүү. Хүлээн зөвшөөрснөө өөр хүнд итгэж хуваалцах бас маш хэцүү шүү дээ, тий? Намайг юу гэж бодох бол буруугаар ойлгох болов, буруутгах болов, зэмлэх болов, одоо ингээд цааш нь тараах болов гэд мэдээж маш олон айц байгаа. Түүнийгээ даваад үнийгээ хуваалцсан та бүхэнд маш их баярлалаа. Тэгэд үргэлж та нарыг дэмжих болно гэдгээ юун түрүүнд илэрхийлмээр байна. За тэгээд надад ирсэн мэйлүүд дээр одоо хийсэн завдаргаанаас харъя л да. Гэтэ нөгөө ингээд тоонууд нь таарахгүй байж магадгүй. Яагаад тэгэхээр хэлсэн шүү дээ, тэ? Нэг захидалд хидэн удаагийн тохиолдлууд байгаа. Заримд нь 5 ч байгаа, заримд нь 3 ч байгаа, заримд нь 7 удаа ч гэсэн байгаа. Тийм болохоор зарим хүний тохиолдол одоо өөр насанд нь тохиолдож исэн бол ингээд нэмэгдээд явдаг ч юм уу. Нэг насан дээр нь одоо хэд удаа 15 таа ахт нь хэд удаа гарсан ч юм уу. Эсвэл нэг доор олон хүн ямар нэг халдлага хийсэн бол тэр тоогоор ингээд нэмэгдээд явсан учраас нийт одоо энэ тоонууд нь хоорондоо жоохон ингээд зөрүүтэй байгаа. Тэр гэхдээ ерөнхийдөө би бол бүгдийг маш нарийн нэггүй харж байгаа нэмсэн. Гэхдээ ингээд хоорондоо тоонууд нь ингээд хэдэн удаагийн давтамжтай. Тэгээ зарим одоо хүчирхийлэл чинь олон давтамжтай байгаа. Нэг удаад олон хүн нэг хүнд хийсэн байгаа уднээсээ жоохон тоонууд нь ингээд өөр харагдаж магадгүй. За тэгэхээр хохирогчийн насыг болохоор би ерөнхийдөө 0-оос 3, 4-өөс 5, 6-аас 8, 9-өөс 10, 11-ээс 12, 13-аас 15, 16-аас 18, 19-ээс 21, 21-ээс 24, 25-аас 34, 35-аас 40, 36-аас 45, 46-аас 55, тэгээ 55-аас дээш гэж нэмсэн байгаа. За ингээд харахаар та бүхэн юу гэж бодож байна? Хэдэн наснд одоо бэлгийн халдлага хүчирхийлэл хамгийн өндөр байдаг гэж бодож байна? Одоо яг ингээд нөгөө ямар боловсрсан жимс шиг 18 нас энэ төр гэж бодож иж магадгүй. Гэтэл хамгийн харамсалтай нь ерөөсөө 4 нас 5 настайгаас эхлээд бэлгийн хүчирхийлэл бол ялгааг өндөр байсаар ирсэн. За одоо ингээд харахаар 4-өөс 5 настай хүчирхийлэл өртсөн юм уу эхэлсэн гэж хэлсэн 26 хүн байна. 6-аас 8 наснда 48, 9-өөс 10 наснда 34, 11-ээс 12 наснда 34, 13-аас 15 наснда 67, 16-аас 18 наснда 75, 19-ээс 21 наснда 38, 21-ээс 24 наснда 32, 25-аас 34 наснда 42, 35-аас дээшээгээ 2, 46-аас 55 наснда 1 гэж надад ирж байгаа. За одоо хэрэг болсон газрууд болохоор миний хувьд ангилахдаа гэртээ, орц буюу лифтэнд, гудамжинд, сургууль дээрээ, ажил дээрээ, амралтын газар, айлд, хамаатныхаа гэрт, автобусанд, таксинд, үйлчилгээний байгууллага гэж байгаа. Үйлчилгээний байгууллагт ерөнхийдөө дэлгүүр, хоршоо, тэгээд ямар нэг байдлын эмнэлэг ч юм уу тиймэрхүү ингээд хүнд үйлчилгээ үзүүлдэг олон нийтийн газар гэж ойлгож болно. За тэгээд бид нар одоо нөгөө огтоо хэлэхдээ яадаг штэ битгий гадуур тэнээд бай. Гэртээ бай. Яах гэж ганцаараа гадуур явж байгаа юм болохоос аргагүй гэж хэлдэг ээ. За үнэхээр одоо гудамжинд халдлаганд өртсөн гэж 79 эмэгтэй хэлсэн байна. За үүний дараа нь болохоор хамаатныхаа гэрт 37, автобусанд 36, таксинд 14, үйлчилгээний байгууллагт 14, айлд 16, амралтын газар 5, ажил дээрээ 25, сургууль 13, орц лифтэнд 17 гэсэн ба. Тэгээд огтоо ингээ аюулгүй байхын тулд гэртээ бай гэдэг. Гэтэл охид эмэгтэйчүүдийн хамгийн их бэлгийн хүчирхийлэл халдлага хүчинд өртөж байсан газар нь гэр байсан. Одоо гудамжинд 79 гэж хэлсэн бол гэртээ байжгаад хүчирхийлэлд өртсөн 129. Энд байгаа бүх тооноос хамгийн өндөр нь гэртээ байхтай. Нөгөө аюулгүй байх хэвээр чи бидний гэртэл байж ивэл аюулгүй гэж ярьдаг.
газар чинь хамгийн өндөр тоогоор хүчирхийлэл эмэгтэйчүүдийн охидын эсрэг хүчирхийлэл явагдсан юм байна. Бэлгийн хүчирхийлэл. За хэрэгтэй ямар хамааралтай байсан бэ гэхээр би болохоор үеэл ах, хүргэн ах, аавгын муу нагцах, одоо аав ээжийн найз, ах эгчийн найз, тэгээд төрсөн аав нь, ах нь, хойд аав нь, холын хамаатны хүн, багш, танихгүй хүн, ангийн хүүхэд, хөрш, найз, найз залуу, таксины жолооч, ажлын хүн, дарга, өвөө, хойд өвөө, найзын аав ээжийн найзын хүүхэд гэж хуваасан байна. За эдгээр дотроос хамгийн одоо ихээр охид бүсгүүчүүдэд занал хийлжсэн нь бол танихгүй хүн байгаа. Энэ 165 байгаа. Гэхдээ 165 мөртлөө хамаатан саднуудыг нэмэлээ л дээ. Холын хамаатны хүн, за тэгээ үеэл ах хоёр бол нийлбэр дүнгээр бас нэлээд айхтар байгаа. Холын хамаатны хүмүүс 46, үеэл ах 37. За түүний дараа хүргэн ах болон аавга нагц ах нар 16 таагаар тэнцэж байгаа. Тэгээд аавын найзууд 14. Ахын найзууд, ах эгчийн найзууд 3. Төрсөн аав нь 5. Төрсөн ах нь 3. Хойд аав нь 1. Багш 5. Ангийн хүүхэд 12. Хөршин 15. Найз нь 14. Найз залуу нь 5. Таксины жолооч 14. Ажлын хүн 17, дарга 13, хойд өвөө 1, найзын аав 2, аав ээжийн найзын хүүхэд нь 4 гэж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө танихгүй хүн гэдэг ангилалд болохоор одоо автобусанд таарсан хүмүүс, гудамжинд ингээд бүхсэнд нь хүрсэн хүмүүс, ингээд эргэтнээ харуулдаг хүмүүс гэдэг их олон хүн байгаа. Гэтэл яг биед нь одоо юу гэдэг танихгүй хүмүүс их хвчлэн ингээд харагдах байдлаар хүчирхийлдэг. Эсвэл ингээд хажуугаар нь шүргээд өнгөрөхдөө ингээд эмзэг хэрэгтэнд нь хүрэх ч юм уу тийм байдлаар хийсэн бол гэр бүлийн хүрээнд одоо энэ үеэл ах, хүргэн ах, нагц, мах, зах нар гэж байгаа холын хамаатны хүмүүс гэж байна. Яг илүү одоо хохирогчтой, илүү ойрхон байх боломжтой, удаан цагийг өнгөрүүлэх боломжтой байсан учраас тэр хүмүүсийн хувьд одоо шөнийн турш илүү их биед нь хүрсэн, илүү их эмзэг хэрэгтэнд нь хүрсэн, гар хөлөө оруулсан, хувцсыг тайлсан, за бүр тэр тусмаа яг хүчирхийлсэн тохиолдлууд болохоор ерөнхийдөө энэ урагс садан дотроос гараад ирж байгаа гэж ойлгож болно. За тэнгуүтэй хэрэгтний нас гэж ялаа л да тий. За би түрүүн одоо ингээд хохирогчдын насыг хэлсэн тийм үү? Тэгээ энэ ингээд тоонуудыг харахаар охид 4 наснаас эхлээд ерөнхийдөө нэг 25 хүртлээр хамгийн одоо олноороо хүчирхийлэлд хүртэж байсан байна. Бүр хамгийн өндөр нь болохоор 13-аас 18 наснаа. Тэгээд ингээд харахаар ерөнхийдөө бага байх тусмаа, залуухан байх тусмаа өөрийгөө хамгаалах чадваргүй хүүхэд шиг харагдсан байх тусмаа хүчирхийлэлд хүртэх нь өндөр байгаа юм. 25 наснаас хойш бол одоо ийм янз бүрийн гудамжны ч юм уу тий хамаатан саднаас ирэх хүчирхийлэл эрс буурж байгаа мөртлөө 21-ээс дээш насныханд их хвчлэн ямар төрлийн хүчирхийлэл байсан бэ гэхээр ажлын байрны бэлгийн дарамт болж эхэлж байсан. Ингээд солигдож байгаа. Гудамжинд танихгүй хүмүүс хамаатан саднаасаа арай гэж хүчирхийлэл хүлээж авах байсан чинь ажлын байрны хүчирхийлэл болоод яачих чаа. Өөрчлөгдөж чаа. Гэтэ ерөнхийдөө 25 хүрснээс хойш бидний хувьд ингээд эсрэг гүйцэтнийхээ хүчирхийлэл хүсээгүй байхад бэлгийн дарамтанд орох нь илт багасдаг. Тэгсэн мөртлөө одоо энэ хүчирхийлэл үйлдэлтэй байгаа хүмүүсийн нас гэхээр ерөөсөө ямар ч ялгаагүй. Энд болохоор би ангилал гаргахдаа за 10-аас доош насных 10-аас 15, 15-аас 17, 18-аас 20, 21-ээс 25, 26-аас 35, 36-аас 45, 46-аас 55, 56-аас 65, 66-аас дээш гэж гаргасан. За 10 наснаас доош мөртлөө хүчирхийлэл үйлдсэн 2 хүүхэд байсан.
10-аас 15 наснда хүчирхийлүүлсэн. Бэлгийн одоо халдлага, бэлгийн дарамт болон яг хүчирхийлэл үлдсэн 10-аас 15 насны хүүхдүүд 33, 15-аас 17 насны 28, 18-аас 20 насны 36, 21-ээс 25 насны 52, 26-аас 35 насны 66, 36-аас 45 насны 69, 46-аас 55 насны 49, 56-аас 65 насны хооронд 17, 21, 66-аас дээш настай 17 хүн гэж энэ дээр гарсан ба. Гэтэ яг энэ яг албан ёсны тоо биш. Ягаад тэгэхээр тэр хүчирхийлэлд өртөжсэн эмэгтэйчүүд чинь яг тэр хүмүүсийнхаа насыг яг таг мэдгүй. Тухайн үед өөртөө тийм орчим насны хүн байх гэсэн баримжаагаар нь энэ дээр бичсэн байгаа. Мэдээж зарим хүн наснасаа жоохон болон одоо ахмаг харагдахыг үгүйсэхгүй. За яг өөрийн таньдаг хүмүүсээс бол насыг мэдж байгаа. Гудамжинд зөрүүд өнгөрсөн хүмүүсийг бол ерөнхийдөө баримжаагаар хэлж ийсэн. За тэгээд ингээд бүртгээд авахд энд ерөөсөө 10 наснаас эхлээд одоо 66-аас дээш насны хооронд бааг ялгаа авахгүй дандаа 30-д, 20-д, 35 тэгэнгүүтээ 21-ээс 55 хүртэл бол бүр хамгийн өндөр 50 хэд 66, 69, 49 гэдэг. Тэнгүүд охид ихэвчлэн өсвөр наснда хүчирхийлэлд өртдөг бол одоо хүчирхийлүүлээд байгаа эрчүүдийн хувьд насны ялгаа байдгүй юм байна. 10 настайгаас ч хүчирхийлж эхэлж гин 66 хүрээ 70, 80 болсон ч гэсэн хүчирхийллээ хийж байдгийм байна гэж ойлгохоор байна. За тэгээд яг ямар байдлаар бэлгийн дарамт юм уу хүчирхийлэл үйлдсэн бэ гэдэг дээр нь би одоо иймэрхүү юмуд хийсэн. Гаранд нь хурж угцарсан. За гуйнд нь хүрсэн. Өгцгийг нь алгадаж хүрсэн. Хөхийг нь бадсан эсвэл хүрсэн. Бэлэг эргэтэнд нь хүрсэн. За тэгээд татаж чангаасан. Үнссэн, тэвэрсэн, хүчээр бэлэг эргэтнээ харуулсан. Хүчээр эргэтэндээ хүргэсэн. Автобусанд наалтаж хөдөлсөн. Дээрээс нь дарж хөвцөн, өөрөөр хэлбэл хүчинтэх гэж оролцсон. Дотоожинд нь гараа хийсэн юм уу дотоожийг нь тайлсан. Тэгээ юм цацаж чулуутсан. Одоо чулуу шороо, ус. Биеийг нь нийлсэн, унтаж байхад биеийг нь тэмтэрсэн, дагсан, ёс бус санал тавьсан, орилж айлгсан, хараасан, шоолж гутаасан, цохиж зодож өшгөлсөн, гар хангалга хийсэн, яг жинхнээсээ хүчирхийлсэн гэж явсан маа. За тэгээд энэ дотроос ингээд хамгийн их тоотой нь бол өгцгөнд хүрэх буюу алгацсан. Тэгээд мөн бэлэг эргэтэнд нь хүрэх буюу алгацсан. Энэ тохиолдлууд нь 83 байсан. За ерөнхийдөө гаранд болохоор 4 удаа хүрсэн, гарнаас нь татсан гэж байна. Гуйыг нийлж хүрсэн, бадсан 19. За өгцөг болон бэлэг эргэтэнд хүрсэн тусдаа 83. За хөхийг нь базаж хүрсэн 60, үнссэн 27, тэвэрсэн 30, хүчээр өөрийнхөө бэлэг эргэтнээ харуулсан 49, хүчээр өөрийнхөө бэлэг эргэтэндээ хүргэсэн 42, автобусанд наалдаж хөдөлсөн 23, дээрээс нь дарж хөвцсөн 25, дотоожинд нь гараа хийсэн эсвэл тайлсан 61, юм цацаж чулуутсан 1, за биеийг нийлж таалсан 20, унтаж байхад одоо биед нь хамаагүй хурж бие мэдрэж тэмтэрсэн 61, араас нь дагаж мөрдсөн 20, ёс бус гаж санал тавьсан 65, орилж хашгирч айлгсан 12, харааж гутаасан болохоор 8, шоолж гутаасан 4, шоолж гутаасан 5, цохиж хөшгөлсөн 4, гар хангалга хийсэн 28, хүчирхийлсэн 44 гэсэн ийм тоонууд гарсан байна. Тэгээ яг энэ болгоныхын деталийн уншсан хүний хувьд бол бүр тэмүүгээр хэлхийн аргагүй хорсол уур мэдрэгдэжсэн. Яа тэгэхээр эмэгтэй болж төрснөөсөө болоод хаанч аюулгүй байж чадахгүй. Хаанч аюулгүй байж чадахгүй. Гэртээ аюулгүй байж чадахгүй байна. Сургууль дээр аюулгүй байж чадахгүй байна. Гудамжин чадахгүй байна. Нийтийн тээвэрч чадахгүй байна. Одоо
Ер нь бол ингэдэг штэ Монголд бол маш их хүчрхийл төрцөөний чи өөрөө юу хийж исэн, өөрөө юу өмссөн, хаагуур явж исэн, чи өөрөө тэр хүний таньдсан юм уу, өөрөө нүүр өгсөн юм уу, юм ярьсан юм уу, ханд хайсан юм уу, тэ? Гэтэл бүгдийг зөв хийгээд тэр хүмүүсийн хувьд одоо чи энийг хийсэн бол ийм юмд өртөхгүй байсан чи өөрөөсөө болж байгаа гэж хэлдэг бүх юмыг зөв хийгээд зүгээр л гэртээ байгаад зүгээр л хичээлээ тавтаад зүгээр сургууль руугаа автобусаар яваад сургуулийнхаа хичээл суух гэж байхад л ийм юмнууд тохиолдсон биз шүү. Хилээд идэг нэмгэн нойтон хувцсыг өмсөөгөө зүгээр л 10 жилийн дөрөмт хувцастайгаа пөнийсэн өвлийн хүртэгтэйгээ биеийн тамирын хосолтойгоо байхад л ийм юмнууд болсон биз шүү. Тэгээд ингээд харахаар тэ энэ Монголд патриарх буюу эцгийн эрхт ёс байдгүй гэж хэлдэг хүмүүсийн амийг нь бүр ар дээр нь гартал алгадмаар санагдаж байгаа байхгүй юу? Би тийм хүчрхийллийг дэмждэг хүн биш. Гэхдээ яг ийм зүйл уншиж хараад яг бодит амьдрал дээр бид нар яаж амьдарч байгааг харж байхад тийм юм байхгүй гэж гаслайт хийж байгаа хүмүүсийг ухаан ортол нь нэг дэлсээд авмаар санагдаж байгаа байхгүй юу? За тэгээ миний хувьд зүгээр л ийм байна ямар амар юм бэ гэж ярмааргүй байна. Энийг яг яагаад ингэж ийм зүйл болж байгааг нь ярмаар байна. Тэгээ сая ярьлаа хэллээ патриарх буюу эцгийн эрхт ёс. Тэгээ би ингээ бүх видеогоороо ярьж байгаа тийм үү? Эцгийн эрхт ёс гэж юу юм бэ? Патриарх гэж юу юм бэ? Ямар учиртай юм бэ? Ерөөсөө л патриарх буюу эцгийн эрхт ёс гэдэг чинь одоо эрчүүдийн ертөнц. Энэ ертөнцид эрчүүдэд зориулсан эрчүүддээ зохиож бүтээсэн эрчүүдэд зориулсан дүрмтэй эрчүүдийн бүтээсэн энэ ертөнцид эмэгтэйчүүд бид болохоор зүгээр л эрчүүдийн хэрэгцээг хангах үүрэгтэй эд зүйлс гэж үзэгдээд байгаа юм а гэдгийг би ахин дахин бүх бичлэгээрээ хэлж байгаа. За тэгээд Монгол харьцангуй сайхан улс, харьцангуй эмэгтэйчүүдийн одоо их өндөр хөгжсөн, эмэгтэйчүүд нь өндөр боловсралтай Монголд патриарх байхгүй гэж байгаа л уучлаарай. Патриархи асар их ноёлсон газар, патриархийг зөвшөөрсөн хэмжээгээр эмэгтэйчүүд ирэхэд лээгээд энэ патриархи байхгүй гэсэн үг биш юм аа. Тэгээ патриархи ямар байгааг л одоо энэ охидынхаа хүчрхийлэлд өртөж байгаа тооноос л харчихвал та. Тэ? Гудамжинд танихгүй хүнд бөхсөө алгадуулж үзээгүй юм уу, хөхөө базуулж үзээгүй эмэгтэй хүн энд байхгүй юм шүү дээ. 8-9 настайгаасаа эхлээд автобусанд явахдаа ямар нэг хүнд хоноос нь хүн наалдаад одоо хатуурсан эрхтнэрээ ингээд өөрийг нь үрээд байхыг үзээгүй эмэгтэй хүн бараг байхгүй юм шүү дээ. Бид нар ингээд collective trauma буюу бөөнөрөө травматай өсөж торнож байна. За тэрэн дондаа ингээд патриархиудаа дасаад ингээд ийм траума авсан ч гэсэн тэрийг тоохоо болцсон ч юм уу эсвэл өөрхийг нь магтж гин одоо өөрт нь ирж байгаа магтаал гэ хүлээж авчихсан хэсэг бүлэг эмэгтэйчүүд байна. Тэдний хувьд одоо энэ тийм эмзэглээд байх зүйл биш гэд магадгүй хитрхи травманаасаа болоод тэрийг эмзэглэхгүйгээр хүлээгээд аваад сурцсан ч юм уу. Түүнээсээ болоод бусад эмэгтэйчүүдийг одоо буруутгадаг хандлагатай болчихсон эмэгтэйчүүд байна. Гэтэл надад энэ ирсэн захидлууд дээр байгаа ийм зүйл үзэж туусан дараах эмэгтэйчүүд бараг бүгдээрээ айцтай, сэтгэл готралтай, эрэгтэй хүнд итгэдэг, юмнаас давдуу хийж цочдог, шүн хар дарж зүүдэлдэг. За тэгээд одоо ингээд нөхөр найзлуутай болсон ч гэсэн 100% итгэж чаддаггүй. Биед нь хүрэхэд одоо дотор нь арзаадаг, сексээс таашаал авч чадхаа болсон. За тэгээд зарим тохиолдолд нь бол ингээд ерөнхийдөө өөрийгөө үзэн яддаг, өөрийнхөө биеийг үзэн яддаг болсон. Одоо хүснээрээ хувцлагаач болсон, өөртөө одоо бие хаандаа арчилгаа болсон. Зарим тохиолдолд бол амиа хорлох орлогыг бол маш ихээр хийж байгаа ийм зүйлүүд байна.
Ерөөсөө энэ хорвоо дээр чи хоёрхан хүүс байгаа ирэм гэж. Гэтэл эмэгтэй хүүсээ ийм болтол нь амиа хорлох сэтэл өдөр тутам төртөл нь зовоож ухаан орсон цагаас нь ийм зүйлээр дарамталж зовоож байж бид нар давуу ир хэдлээгүй, патриархи байхгүй гэж ярих бол үнэндээ инээдтэй юм байхгүй. За одоо ингээ ярихаар угаасаа хэлнэ. Эрчүүд ч гэсэн амиа орлож байгаа. Эрчүүд эмэгтэйчүүдээс илүү их амиа орлож байгаа. За юу маа юу гэд барьцаж орж ирнэ. Энгийн үед ерөөсөө энэ асуудлыг ярьдаггүй эрчүүдийн ийм сэтгэл зүйс, эрчүүдийн сэтгцэн эрүүл мэнд, эрчүүд ийм байна гэж огт ярьж хөдөлгөөн өрнүүлдэг мөртлөө эмэгтэйчүүдийн асуудал ярангуут л гівгүйнд санаал эрэгтэйчүүд ч гэсэн гутардаг. Эрэгтэйчүүд илүү их амиа орлдог. Эрэгтэйчүүд архинд ордог. Эрэгтэйчүүд ч гэсэн хүчирхийлд өртдөг гэж зөвхөн эмэгтэйчүүдийн асуудлыг дарах хэрэгсэл болгож л эрчүүдийн асуудлыг ярьдгаас биш бусад үед нь бол огт тоохгүй орхидог хүмүүс байгаа. Эрэгтэйчүүдийн асуудал байгаа юу байгаа. Гэхдээ эрэгтэйчүүдийн асуудлыг эмэгтэйчүүд үүсгээд байгаа мүү гэвэл үгүй. Ялгаагүй энэ патриарх нийгэмд та нар ирэмгүй зовж байгаа гэд би бас яриалаа. Эрчүүд яагаад ингэж их гутраад, эрчүүд яагаад ингэж их амиа хорлоод, сэтгэл гутралд өртөөд, архинд ороод байгаа юм бэ гэвэл патриархи гэдэг энэ нийгэмд эмэгтэй хүмүүс гэдэг нэг цутгасан хэв байгаа. Тэр нь эрчүүдэд ингээд сайн дураараа үйлчлээд өөрийнхөө бие, сэтгэл, зүрх, цаг зав хичээл зүтгэл бүгдийг зориулаад хариуд нь юу ч нэхэхгүйгээр талархаад эр хүний зүгээс ирж байгаа бүх дарамт зовлон, зүдгүүр, бэрхшээл, хүчирхийллийг үг дугуй шингээж аваад зүгээр ингээд түүндээ талархаад амьдрах ёстой юм хүүхэлдээ эд зүйл эр хүний амьдралыг хөнгөвчлөх хэрэгсэл гэсэн хэв байгаа. Нөгөө талдаа эр хүн гэдэг чинь ийм нөгөө уйлдаггүй, сэтгэл хөдлөл гаргадаггүй, элдв юм мэдэрдэггүй, шалчганаад байдаггүй, ийм мачо бак хүчтэй бусад эрчүүдийг айлгсан ийм л ир байх хэвээр гэсэн бас хэв байгаа, нийгмийн хэв байгаа. Тэр хэвэндээ багтаж чадахгүй болохоор тэр хэвэнд багтахын тулд өөрөөсөө татгалзаж байгаа, өөрийгөө байгаар нь хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа. Бусад эрчүүдтэй тоогдож тэднэрийнхээ сайшаалд өртөхийн тулд хамаг амьдралаа зориулж өөрийнхөө хүсээгүй юмнуудыг хийж байгаа учраас эрэгтэй хүмүүс ч гэсэн маш их сэтгэл гутралтай, амьдралдаа сэтгэл хангалуун бус явж байгаа. Тэгэхээр феминизм гарч ирснээр эмэгтэйчүүд хүчрэгжснээр эмэгтэйчүүд хитрхи боловсралтай мундаг болсноор эрчүүд гутраад байна гэж юусоо бодох хэрэггүй. Тэр чинь ерөөсөө эмэгтэйчүүд сул дорой нөгөө галтгоондоо цоожлогдсон байсан үед чинь байсаар л байсан зүйл. Энэ зүйлийг эмэгтэйчүүд өөрсдийнхөө эрхийн төлөө дуугарч эрхтгийгч байдлын төлөө хөдөлж байгаа шиг эрчүүд өөрсдийнхөө сэтгцэн эрүүл мэнд өөрсдийнхөө нөгөө wholesome masculinity гэдэг toxic masculinity-ийн эсрэг тал хортой эр шинж биш эерэг хэр шинжээ бүгдээрээ хөгжүүлж эерэг community хүрээлэл үүсгэхээс нааш энэ зүйл чинь зогсохгүй. Та нар бие бинийгээ хэмнэлж иддэг тэр нэг аимшигтай зэрлэг ийм үе давхаргын системээрээ зэрлэг ширэнгийн хуулаараа хин хүчтэй нь ялаад бусд нь үхэн ал эсвэл алдуул гэдэг тэр хуулаараа л амьдрахаа болдгүй юм бол энэ эрчүүдийн амиа орлолт ямар юм чинь ерөөсөө багасахгүй. Тэгэхээр эмэгтэйчүүдийг эрчүүд өөрсдөөсөө болж өөрсдийнхөө бүтээсэн систем, өөрсдийнхөө бүтээсэн болон болтол амиараа хамгаалж байгаа энэ системээсээ болж амиа хорлох гээд байна. Тэгээд дээрэс нь ухаан орсон цагаас нь эмэгтэйчүүдийг объект буюу эд зүйл болгон харж
өөрийнхөө дураараа эзэмдэж болдог. Дураараа хүрч одоо тий тоглоом аваад нэг айгу муухай жоох хүүхэд тоглож байгаад ингээд хөл гарын салгаад ингээд шидэд тоохоо болохоор тэгээ хайчдаг шиг яг эмэгтэй хүний тийм тоглоом гэж үзэж байгаагаас болж эмэгтэйчүүд ингээд ухаан орсон цагаасаа бэлгийн хүчирхийлд орж түүнээсээ олж одоо ингээд насаараа травматай амьдарч байна. Уучлаарай энэ бол үнэхээр үнэ. За тэгээ энийг болохоор зөвхөн Монгол ирчүүд хийж байгаа гэж бас хэлж байгаа юм шүү. Дэлхийд даяар юм байгаа. Гэхдээ миний бодлоор энэ талаар ихтэй би сайн судлах хэрэгтэй байна л да. За яг одоо нөгөө дотн орчинд гэх юм уу те таньдаг хүмүүс одоо хамаатан садан ураг төрлийн дотор гарч байгаа хүчирхийллийн хуваараа Монгол дэлхийдээ ойролцоо ээж магадгүй. Гэхдээ танихгүй хүний зүгээс гудамжинд хийж байгаа бэлгийн хүчин болон бэлгийн дарамт бол ихэнх орондоо харьцуулшгүй аимшигтай байгаа. Манайх одоо энтэг Бангладеш ч юм уу те нэлээд одоо соёл шашны хувьд биднээс тис өөр. За тэгээ хүний эрхийн хөгжил бол нэлээд буурай. За магадгүй төр шашин хоёрын салаагүй учраас одоо тийм одоо шашны маш эртний одоо нөгөө нэг сэтгүүгээсээ салаагүй улсын хүмүүстэй ер нь бол бид нэлээд өгцөн байгаа. Нэлээд зэрлэг байдлаар яг танихгүй хүний зүгээс гудамжнаас ирж байгаа. Тэгээ өдөр тутмын амьдралдаа хийж байгаа одоо нүүр тулж байгаа хүчирхийлэл бол илүү байгаа аимшигтай байгаа. Энийг бол одоо үгүйсгмээргүй байна. Ягаад тэгэхээр надад ирсэн цагтуудаас тий 165 хүн 24 цагийн дотор надад ирүүлсэн цагтл дотор 165 хүн одоо танихгүй хүний халдлаганд өртөжсэн. За тэгээд тэдний ихэнх нь автобусанд байхад одоо танихгүй хүнээ алдаж бэлэг хэрэгтнээ тулгаж одоо энэ тэнд нь хүрж исэн. За хамгийн их нь болохоор зүгээр гудамжинд явж байхад нь бүхсийг нь алгаддаг. Хөхийг нь баддаг. Илтэг хоёроор хилдэг те. Тийм үйлдэл маш их байгаа. Тэгээд одоо нэг Монгол ирчүүдийн нэг өөрийгөө хамгаалдаг юм байна. Дэлхийн хаач байсан л ийм юм байгаа. Эр хүн байгаа цаг те ирчүүд ч юм байглаасаа одоо ийм одоо таалагдсан юм харахаар бараг бие барьж чаддгүй. Дэлхийн хаач гэсэн ийм юм байгаа. Үгүй. Дэлхийгээр аялж үзээгүй хүний үг байна. Одоо тий 2025 он болцсон. Монголчууд дэлхийн олон орнд ажиллаж амьдарж байна. Байнга аяллаар явж байна. Тэгээ бид нар тэнэг хүн биш шүү дээ. Ямар байдгийг мэднэ шүү дээ. За хүнээрх гайгүй хөгжсөн айтайхан оронд бол тийм гудамжинд танихгүй хүн хажуугаар зүрхтөө юу хэмээн сөхөх болов хөх бүхсээ минь алгадах болов гэж айдгүй. Яг одоо найз залуу ч юм уу, экс ч юм уу, одоо тийм хамаатан садны хүн ч юм уу гэр орон тийм хөнгүү газар байж хахад эсвэл баар савн тасраад унсан байх тиймэрхүү юм болно гэж бол айна. Зүгээр манайх шиг зүгээр л гудамжинд явж байхдаа хин одоо миний бие дураараа хүрэх бол гэдэг айдас бол харьцангуй бага байдаг шүү. За тэгэнгүүт л эндээс одоо Монгол эр хүний гэхүү те одоо яг тэр сэтгхүүн онцлог нь яг энэ дээр гарч ирж байгаа байхгүй тий. Одоо өөртөө өмгөөлж байгаа өнцгүүд маш сайн уу. Эр хүн байглаасаа ийм байдаг. Биологийг яаж чадахгүй. Хэрвээ чи ингээд тий хөөрхөн эмэгтэй хараад өөрийгөө удирдах чадахгүй биолог чинь ингээд цаанаасаа чамайг захираад тэр эмэгтэйг ингээд хүчинд эсвэл ингээд бие махбодд нь халд гэж байгаа бол хэрвээ чи яг амтны шиг ингээ орон ордог шиг ингэдэг бол чи ажлын газар дээрээ те даргийнхаа нүдэн дээр аав ээжийнхаа нүдэн дээр те зурагтаар ч юм олны нүдэн дээр чи хэнийг чамаагүй бас яг тэгэж барьж авах байхгүй юу? Одоо энэ тэндээс нь хүрнэ. Гэтэл чи ажил дээрээ те илүү одоо эрх мэдэлтэй хүмүүсийн өмнө эцэг эхийнхээ хажууд ч юм уу олон нийт таньдаг хүмүүсийнхээ өмнө чи тийм юм хийхгүйгээр бие барьж чадчих штэ.
Тэгэхээр чамд ингээ бие барих чадвар байгаа байхгүй юу? Чи ямар үед бие барихгүй байна вэ гэхээр хинч чамайг танихгүй газар ч юм уу? Эсвэл одоо чамайг дийлэхгүй, чиний хувьд сул дорой харагдсан, дийлчихмээр санагдсан хүн харахаараа энийг би хийчихэд ямар нэг хохирол гарцгүй шийтгэл амсахгүйгээр өнгөрчих юм байна гэж итгэсэн үедээ чи ийм зүйл хийж байгаа байхгүй юу? Энэ бол сонголт. Чиний одоо биолог цаанаасаа ингээд ялгараад байгаа юм, ерөөсөө биш. Чи зүгээр л сул дорой хүн хараад тэр хүнийг ашиглаад авчиж чадмаар санагдсан учраас боломжийг гарч ирэнгүүт ашиглаж байгаа сонголт хийж байгаа хүн. Ерөөсөө үүнийгээ битгий биолог, эр хүний одоо байгалийн зөв мөн тийм юмтай ерөөсөө битгий харьцуул. Тэгээ би энэ бэлгийн халдлага, бэлгийн хүчин гэдгээрээ би ерөөсөө хүнийг харсныг нэг ч удаа оруулаагүй. Над руу эвгүй хараадсан. Одоо нэг ирчүүд нэг хохирогч царайлах туртай юм болохоор би одоо эр хүн сайхан хүүхэн харж болохоо болцсон уу? Одоо тэр харах чинь дүүрсэн шүү дээ. Бид нар одоо харсныг илдвэр хэлхээч болсон. Өөр орнуудад бол 5-10 секундээс илүү удаан ширтвэл бэлгийн дарамт гэж тооцдог. Монголд бол тийгээгүй. Хараад өнгөрдөг бол яа гэсэн. Гэтэл чи эмэгтэй хүнийг харангуудаа чи тэнд зүгээр оршоод явж байгаа эмэгтэй хүний биед чи өөрөө хүрэх ёстой гэж итгэж штэ. Тэр эмэгтэй хүний бие бол чамайг ингээ урайлан дуудаж байгаа. Тэнд ингээ дотор нь тэр биеийн дотор ингээ сүнс ингээ тарих бодол, мэдрэмж, дурсамж гэдэг юм байдаг гэж чи бодохгүй зүгээр шууд махан биеийг бариад авъя. Тэгээ тэр бүх хэл ингээ реакшн гаргаж, айлгаж, хичээж, сандрааж тэрнээсээ ингээ таашаал авч шít. Энэ хэрвээ чиний одоо биологийн өгөгдөл чинь зүгээр байгаа үнийг айлгаж, сандаргаж, таашаал авдаг бол чи хэвийн хүн биш ээ. Чи бусдыг тарчлах сонирхолтой садист ч юм уу, сайкопат ч юм уу тийм гаж хүн. Чи олон нийтийн дунд сул чөлөөтэй явах хэрэгтэй хүн биш байхгүй юу? Чи хааны газар шоронд юм уу эсвэл сэтгцэн имлэг төгжүүлээд нийгмийг аюулгүй байлгах хэрэгтэй. Тэг чамайг одоо нийгмээс гаргаж иж нийгэм аюулгүй байх хэрэгтэй байхгүй юу? Хэрвээ чи өөрийгөө ингээд хүн хараад өөрийгөө биеэ захирч чадахгүй байгаа бол. Тэгээд би бас энэ талаар статус бичиж байгаа саяхан бас нэг амар сонир муухай комент хүлээж авсан. Тэр юу вэ гэсэн чинь эрэгтэй хүмүүс нүдэрээ харж өдөөгддөг, эмэгтэй хүмүүс одоо биеэрээ хурж өдөөгддөг гэсэн нэг амар юм бичсэн байсан. Тэр бол яхаарахгүй юм бэлгийн хүчирхийлэл үйлддэг хүн гэдэгт бол би ерөөсөө эргэлзэхгүй байна. Тэгээ бэлгийн хүчирхийлэл үйлдэхдээ одоо тэрийгээ ингээд одоо өмөөрсөн шалтгаан дэр байгаа байхгүй юу? Би нүдэрээ харж өдөөгддөг учраас би шууд ингээд таалагдсан юмдаа хүрнэ. Эмэгтэй хүн болохоор хүрэнгүүт шууд ингээд өдөөгдөө сэрэл нүдэлдэг гинэ. Тийм учраас одоо баг өөртөө хүрэхтэн дуртай байгаа ухааны юм боддог. Тэгээд магадгүй зарим ийм боловсрал муутай гэх юм уу, мэдлэг муутай эрчүүдийн хувьд одоо ингээд сэтгэнэж байгаа, талтай байгаагаа илэрхийлж чадахгүй учраас шууд биед нь хүрээд тэгээ биед нь хүрэхээр нөгөөх нь амар дуртай байгаад ингээд одоо яагаад чинь саналын хүлэн зөвшөөрнө гэж боддог байж магадгүй. Огт танихгүй хүн хурж ирээд биед чинь хүрэхэд дуртай байдаг хүн нэгч байдгүй юм шүү. Нэгч байхгүй шүү. Ялангуяа чамаас өөрөөс чинь том биетэй одоо чамайг нэг цохиход чи нэлээд гэмтэхээр том хүн шууд хурж ирээ чиний хамгийн одоо эмзэг нууцлаг газрууд ч үргэлж тэр таалагдана гэж хизээж байдгүй. Тэгээд нөгөө эрчүүд эмпати багтаа болохоор энийг ерөөсөө өөр дээр төсөөлж чадахгүй байх шүү байна. Над дээр нэг гой хүүхэн ирээд одоо миний эргэтэн төрүүл надад таалагдана гэж бодоод ах шүү байна. Ерөөсөө бид нарт тийг санагддаггүй. Чи харин оронд нь юугаар төсөөлөх ёстой вэ гэхээр бүр нэг юм 2 метр гарсан өндөр амар булаа биеэрээ дүрмөстэй халдсан эрэгтэй хүн хурж ирээд шууд чиний бэлэг эрхтнийг ингээд базаад авч ийн гэж бод. Чамд гой санагдахгүй муухай санагдахгүй. Та нар ингээд эмэгтэй хүн бэлгийн халдлага хүчин хийж явахдаа
ингээд таалагдаж магадгүй гэж гордоод тах шиг байна. Яг л эмэгтэй хүн надад ийм хийвэл таалагдана гэд. Гэтэл ерөөсөө тийм биш. Чамайг хүсэхгүй байхад чинь амар том 2 м үсрэхэг ирэх үрж ирээд шууд эргэтнээс чинь ингээд зулгаагаа давал чамд гоё байх уу, амар байх уу? Чи тэгээ тэр эргэтэйгийн өдөөс яаж сарвалзаа чи тэрийг гимтээж чадахгүй. Яг тийм нөхцөл байдалд орвол чамд ямар байх вэ? Тийм хүн чамайг хажуугаар нь зүрхэт чинь бүхсээ чинь тасгид л алгатчаад инээгээд явал чамд гоё байх уу, муухай байх уу? Яг л эргэтэй хүн бидний бие түргэд яг тийм мэдрэмж төрдөг. Тэгээ энэ ийм зүйлээс чамайг амар айдгий чинь би мэдж байгаа. Ирчүүд яагаад одоо гей хүмүүсийг тэгтэл их үзээ яддیں۔ Мөрөөрөө байгаа гей хүмүүсийг тэгж үзээ яддیں۔ Яагаад тэгэхээр өөртөө эмэгтэй хүнд яаж ханддаг шин гейүүд өөртөө тэгж хандах вэ гэдгээс л амар хөтлөө яадаг. Эмэгтэйчүүд одоо ингээд цаг үргэлж хүчндүүлчих вэ гэж айж явдаг шиг одоо гейүүд олон болох юм бол өөрөө тэгж нөгөө байнга айж араа харж явна гэж боддог учраас тийм юмнаас айсандаа одоо ингээд ижил бүснээ сонирхдаг хүмүүсийг тэгж үзээ ядж байгаамаа. Энэ нөгөө эрчүүдийн хэлсэн баг бүх зүйл projection гэдэг чинь энэ байхгүй юу? Тэгээ дээрэс нь бас яг жинхнээсээ хүчнэтчээгүүл бол биед нь хүний биед хүрэх юм сүртэй юм байдаг л асуудал тий. Юм сүртэй юм бүхсэнд ч өрөөлөө зөвхөнд ч бүрээлээ. Тэгэл дахиад хэрвээ тэгж ярьж байгаа хүний тий бүхсэнд нь яг амар том халдсан толгойтой амар үстэй залуу хүрх юм бол тэр хүн юм сүртэй ингэж бол өөрийгөө бодохгүй байгаа. Тэр хүнд амар муухай гутамшигтай доромжлуулсан хичгэвтэр уур хүрмээр бол санагдана. Тэгсэн мөртлөө эмэгтэй хүмүүсийг болохоор юм сүртэй ингээд тэгж байгаа. За тэгээд энэ кейсүүд дотор бас үнэхээр дургүй хүрмээр асуудлууд байсан. За нэг охин ингээд хичтэйгээ явж байгаа татаж ундаг охин байжээ. Татаад унчжээ. Нэг залуу ирээд туслах гад өргөж явахдаа курткын дотор нь гараа игээд өхийг батсан байна. Тэр охин татцсан ч гэсэн ухаантай байгаа. Хөдөлж чадахгүй ч гэсэн бүгдийг мэдэрчээсэн байна. Тэнд татаад унтсан одоо хүний өхийг нь базаад авах сэтэл төрж байна гин. За үеэл ах болон холын хамаатны ах нар бол үнэхээр охтын бол аимшигтай байдалд оруулт юм байна. Тэгээ энэ дээр бол би бүр ингээд дахин аминчил захимаар байна. Ялангуяа тэ эцэг эхчүүд гэр орондоо элдв хүн авчирч цуглуулхаа болооч ээ. Янз бүрийн найз нөхдөө авчирч ууж идэхэ болооч ээ. Тэр аавын найз нар бол аав насарс үеэр дандаа хүүхдүүдэд гин оролтд юм байна. За тэгээд үеэл ах нар бол тэг хичнээн нас ойр хамт өссөн гэж хэлэлтгүй байдаг юм байна. Гэр орондоо тэр хамаатны янз бүрийн ус мусанд орны ааны гэж хүмүүс авчирхаа болмоор юм байна. Авгнах захнар махнар гэсэн хүмүүс бол бас итгэмээргүй юм байна. За тэгээ зуны амралтаар нэг хүүхдүүдээ нэг ээж аав руугаа хөдөө явууллаа гэх тэгээ тэр чигт нь явуулчихаар тэгээд одоо надад ирсэн захидал дотор дандаа эмээгийн гэрт нэг ч өвөөгийн гэр гэж байхгүй. Дандаа эмээгийн одоо өвөөнөр нь их эрт мажичдэг юм уу яагаад гэх дандаа эмээнэрийн гэрт дандаа нэг үеэл юм уу нэг нагцнаар л их айхтар муухай зүйл хийсэн байна да. 2-3-аараа зарим нь 4-5-аараа ч юм хийдэг юм байна. Тэгээд анзаарснаар бас яг гэр бүлийн соёл гэх юм уу? Яг нэг хамаатныхаа нэг хүнд оролдуулсан охины хувьд дараадаа өөр хамаатнуудтай оролдуулах магадлал нь маш их өндөр байд юм байна. Одоо нөгөө яаж хүмүүжүүлэн юуг нормал гэж авч үзнэ тэр нь яг гэр бүлийн соёлдоо байдаг юм шиг байна л да. Тэгээд үеэл хамаатны хүмүүс бол ярих юм алга. За тэгээд
хэлсэн шүү дээ жоохон байхад ерөнхийдөө тиймэрхүү одоо байжгаад том болоод эхлэхээр ажлын газрын хүн болон одоо өөрөөс нь илүү их мэдлэлтэй өндөр албан тушаалтай хүн юм уу дарга нар нь одоо давуу байдлаа ашиглаж тэг надтай ингэхгүй бол ингэн гэж сүрдүүлж хүснээ хийлэгдэх юм байна. Тэгээд энэ кейс дотор одоо хамгийн жоохон 2 настай хүүхдийн кейс байгаа. За тэгээд хүмүүс ерөнхийдөө өөрсдөө ингээд сандаг одоо өөрсдөд нь дурсамж байгаа нь болохоор ерөнхийдөө 3 наснаас эхлээл 4 5 таагаа үеэл санаж байгаа. Тэгээд миний хувьд яг өөрөө тийм хамаатан саднаасаа гэх юм уу ураг төрлөөсөө ямар нэг тийм хүчирхийллийн бэлгийн хүчирхийллийн шинжтэй мэдэрч байгаагүй учраас тэрийг болохоор ингээд яг нормал гэж боддог байсан байхгүй юу. Ихэнх хүний хувьд тийм байдаг байх. Тэгээд ингээд ураг төрлийн дотор гардаг ийм зүйл бол одоо бага хувь нь байх гэж боддог байсан. Гэтэл одоо яг энэ загтлуудыг харж итэл ураг төрлийн одоо хүчирхийлэлд өртөж байгаагүй эмэгтэй болохоор өөрөө ховор тохиолдол болчихж байгаа байхгүй юу. Ховор тохиолдол. Бараг л дийлэнх эмэгтэйчүүд ийм зүйлийг хүүхдтэй байхдаа ч юм уу үзэж тулсан байна. Тэгсэн мөртлөө энэ одоо хамаатан садандаа ингээд татаж чангаалгасан ч юм уу тийм хүчирхийлэлд өртсөн зүйлээ яаж юм хохирогч өөр дээрээ хамаг шившгийг нь ичгүүрийг нь айдсыг нь үүрчдэг болохоор хинт ч хэлэхгүй таг нуучт юм байна. Хинт ч хэлэхгүй таг нуугаад тэгээ тэр нь болохоор шалтгаанаа ингэж янз бүрээр тайлбарлаж юм л да. Хүүхэд болохоор айсан, ичсэн, муухай санагдсан, буруу юм хийсэн юм шиг санагдсан. Аав ээжтэй хэлэхээр яаж хэлэх арга мэдээгүй. Хэлэхээр намайг буруутгах болов гэж айсан. Тэгээд дээрээс нь ингээд хамаатан садныхаа дунд янз бүрийн асуудал гаргаад яах вэ гэж айсан. Гэт тэнгүүд энэ болгоныг одоо тэр этгээдүүд бол маш сайн мэдж байгаа. Тэр охиныг дуугарахгүй гэдгийг нь баттай болгосныхаа дараа их хвчлэн хөдөлсөн байгаа. Тэнгүүд энэ маш түгээмэл хэрэг мөртлөө ихэнх хохирогчид нь ингээд өөртөө буруу үрээд өөрөө одоо шившиг хичгүүрээ санжуура үрээд чимээгүй үлдчихдэг учраас хоорондоо ерөөсөө ярилцдаггүй. Тийм учраас нийгэмд ийм асуудал их байгааг мэддэггүй. Хоорондоо мэдээлэл солилцдаггүй. Хохирогчид хвчлэн чимээгүй үлддэг юм байна гэж би дүгнэлтэнд сая хүрлээ л дээ. Тэгэхээр энэ тэгээд ховор тохиолдолд ингээд одоо хохирогчд нь гэрийнхэндээ хэлсэн байгаа. Тэгтэл дийлэнх тохиолдолд ямар нэг арга хэмжээ аваагүй, цагдаад мэддэггүй, шүүх болоогүй, тий. Одоо тэр хүчирхийлэгч нь ямар нэгэн одоо хуулийн хариуцлага үүрээгүй. Зарим тохиолдолд яг ээж аав нь одоо тэр хүмүүстэй дахиад уулзахаа болсон, уулзуулахаа болсон, холбоо талсан ч гэсэн тэр хүмүүсийг яг хорих ёстой газар нь хорж шийтгэлийг нь оногдуулаагүй өнгөрөөчихдөг байгаа юм. За тэгээ үүн дээр болохоор юу нөлөөлж яана вэ гэхээр нөгөө гэр бүлийн нэр хүнд тэ удам судрын нэр хүнд гэдэг нэр төр гэдэг нэг ойлголт ороод ирж байгаа. За тэгээд тэ нөгөө нэр хугарахаар яс хугар гэдгээрээ гэр бүлийнхаа дундаас одоо ийм хүчингийн хэрэг хийсэн хүн тэ гэж ярихгүй тулд за дээрэс нь одоо хүүнараа хамгаалахын тулд тэ энэ гэр бүлийн л хүү юм чинь за одоо тэр нэг амар хэмээгийн хэрэг гараад байдаг гэсэн эмээнэр бол ерөөхдөө хүүнараа сонгоод харсан ч хараагүй царай гаргаад огт нь хэлэхээр одоо тий аав ээж эмээнэр нь ч юм уу юун сүртэй юм чамайг тэг яг жинхнээсээ хүчинтжээгүй байгаа зү иймэрхүү юм байдгийн ч гэдэг юм уу. Ийм байдлаар одоо хөвгүүдээ сонгоод огтоо золигт гаргах хандлага маш их байдаг юм байна. За тэгэнгүүт нөгөө патриарки байхгүй гэдэг чинь охиноосоо илүү хүүг үздэг энэ хандлага чинь угаасаа ингээл патриаркигийн баталгаа юм баггүй юу? Тэ?
За тэгээд маш олон эмэгтэйчүүд ерөнхийдөө хүнд ч хэлээгүйгээр нууцлаад үлдсэн, аав ээжтэй ч хэлж чадаагүй гэдэг жаа. За үүний хамгийн том аюул нь юу вэ гэхээр чи дуурахгүй бол тэр хүн дараагийн охидод тэр зүйлээ хийх болно. Тэ. Тэгээд нэг хүн битсэн байсан л да. Тухайн үедээ надад нэг юм хийснийг би хэлсэн чинь ингээд хамаатны ах эгч нар надад итгэхгүй намайг буруутгаад орхисон. Дараа нь тэр хүн нөгөө намайг буруутгах гэсэн хүмүүсийн хүүхдэд нь тийм юм хийчихсэн байсан гэд. Тэгээ энэ зүйлийг тасал зогсоохгүй болохоор ингээд үе дамжаад уламжлаад яваалаа. Энийг таслан зогсоох нь тэгээ зөвхөн өөрийнхөө төлөө хийгээд хариугаа авах гээд хийж байгаа юм биш. Ирээдүйд өөр хохирох хүмүүсийг хамгаалах боломжийн энд байсан. Тэгээд нэг хит хитэн маш гомдмоор кейсүүдийг сонссон л доо. Нэг охиныг автобусанд байхад нь 16 таа байхад нь 4 туцтай явж байхад нь 40 хүрсэн хүн одоо дагаж наалтаад тэгээ тэр охин айгаад автобуснаас буусан чинь бүр араас нь татаж чангаагаад чирээд тэгээ нөгөө охин айжгаад нэг аптек руу гүйж орсон. Ээжийнх үеийн эмэгтэй байсан гэсэн. Тэгээд ихчээ надад туслаач энэ хүн намайг дагаад байна гэсэн чинь нөгөө эмэгтэй та хоёр өөрсдөө уучраа ол гэд аптекаас хөөгөөд гаргасан гэдэг чийсэн. Тэгээд миний ээжийн үеийн хүн надад нөмөр нөөлөг болох болов гэсэн чинь илт харах царайны жоохон хүүхэд формтой хүүхэд авралгүйгээд орж яхад тэр орчим насны хүн өөрийн зулгаагаад явж байхад уучраа олцгоо гэд хөөгөөд гаргаж яасан гэд. Бид нар тэ ингээд тэгээд маш олон хүн бас хэлсэн байсан. Гудамжинд ингээд эсвэл автобусанд надад ингээд эрэгтэй хүн наалдаад эрэгтнээ хүргээд эсвэл ингээд гоё хөх бөхснөөс мань бадж байгааг харж байгаа мөртлөө хүмүүс харсан ч хараагүй царайлдаг. Эсвэл хүмүүсийн харц тэр хүн дээр ш над дээр байдаг учраас би маш их ичдэг ээ. Ягаад чин тэр хүний хинч зогсоодгүй, хинч намайг өмөрдгөө, мөрөх байх гэд гортоход хүн болгон намайг ингээ шуулсан харцаар харж ядгаа гэд. Тэг ингээ бид нар карманы тойрогт амьдарч байгаа байхгүй тий. Чи өнөөдөр тэнд хин нэг охиныг мухаа хөгшин харим оролдож байгаад чи хараагүй царайд өнгөрөөснөрөө дараа нь чиний охиныг бас нэг өөр хүн оролдоол байж байгаа байхгүй. Тэр үед хинч туслахгүй. Бид нэр яг одоо л тийм зүйлийг нийтээрээ те одоо ингээ ирчүүд яг ингэдэж штэ ийм хүчирхийллийн хэрэг маш их байна гэхэд эр хүн болгон муу биш та нар одоо эр хүмүүсийг яалаа маш цөөхөн хувийн л ийм юм хийж байгаа. Тэгвэл маш цөөхөн хувийн ийм юм хийгээд байгаа бол олонх нь тэгээд тэр цөөхөн юм хийж байгаа хүмүүсээ те дараа давал та. Ийм тохиолдол гарах болгонд зогсоол та. Харсан дайруудаа болил та. Ойрлол та. Очоод заамдаад айлгал та. Ер нь жоохон хүүхдийг оролдож байгаа амьтад бол ерөнхийдөө арчаагүй болцохоор амьтад л байгаа шүү дээ. Өөрийнхөө үеийн эмэгтэйг дийлэхгүйгээ мэдж байгаа учраас бие хамгаалах чадваргүй хүүхдийг онилж авч байгаа л хүн. Тим хүн дээр насанд хүрсэн хүн тэ эрэгтэй ч вэ эмэгтэй ч вэ. За тэр дундаа эрэгтэй хүн очиход бол тэр гүлэг бол яач чадахгүй л байхгүй. А гэтэл бид нар бүгдээрээ ийм бишээ гэж хилээд байдаг сайн нэрээ хамгаалах гэдэг ирчүүд яг үнэндээ хэнийг хамгаалдаг юм? Тэ? Эр хүн чинь өстө та нарыг хамгаалдаг, эх орноо хамгаалдаг, гэр бүлээ хамгаалдаг, эхнэр хүүхдээ хамгаалдаг гэдэг. Гэхдээ та нар яг хэнийг хамгаалаад байгаа? Гэр бүлээ хамгаалаад байгаа мó гэр бүлийг чинь одоо хохироогоод байгаа хүнийг хамгаалах гээд байгаа мó? Тэгээд ийм маш харамсалтай зөвлөмж байдаг. Чи гудамжинд явж байгаад ямар нэгэн байдлаар одоо танихгүй хүн чамайг дагаж мөрдөх ч юм уу энэ тэндээс чинь татаж зулгаах юм бол хүчин гэж зорилгоос илүү гал гэж зорилоороо тэгвэл илүү олон хүн ирнэ гэж хэлдэг. Хэрвээ бас тийм тохиолдолоо зугтжээвэл эрэгтэй хүн биш дунд иргэм насны эмэгтэйчүүд рүү
эсвэл оллуулаа явж байгаа эмэгтэйчүүд рүү очиорой. Эмэгтэй хүндээ туслах магадлал илүү өндөр гэж ярьдаг. Эрчүүд ерөнхийдөө тийм зүйл болж байхад аль болох өөрийгөө аваад гарахыг боддог. Харамсалтай нүнэ. Тэгээ би нэг өмнөх видеогоор хэлжсэн дээ. Чи муу юм хийдэггүй бол өөрийгөө сайн хүн гэж бодож болохгүй. Муу юм хийдэггүй бол чи зүгээр л дундаж хүн. Сайн ч мууч. Чи өөрийгөө сайн хүн гэж нэрлүүлэхийг хүсэж байгаа бол чи муу юм хийж байгаа хүний өөдөөс сүрэх ёстой. Яа тэгэхээр чи юу ч хийхгүй байна гэдэг чинь муу юм хийж байгаа хүний талд орж байна. Тэднийг дэмжиж байна гэсэн үг гэ. Тийм болохоор би одоо ерөнхийдөө сүүлийн үед эрчүүд гэж ярих нь илүү олон болсон. Одоо би бүх эрчүүд юм биш, бүх эрчүүд маань гэд одоо ингэж тал засмааргүй болж эхэлж байгаа. За эрчүүд бэлгийн дарамт хүчин үлдэж байна гэж ярихад чи өөрөө бэлгийн дарамт хүчин үлддэггүй юм бол чамд энэ өгүүлбэр эмзэг тусах ёсгүй. Яагаад тэгэхээр бэлгийн хүчин дарамтын дийлэнхийг нь эрчүүд хийж байгаа нь угаасаа ойлгомжтой учраас. Хэрвээ чи сайн хүн бол одоо намайг харлуулах гэлээ гэж одоо эмзэглэхийн оронд энэ нийгмийн ийм том асуудал үнэхээр байгаа юм байна. Үүний төлөө би юу хийж чадах вэ гэж чи оролцох хэрэгтэй байхгүй юу? Эрчүүд бэлгийн дарамт хүчин үлдэж ирэхэд чи амар эмзэглэж хүлээж аваад одоо намайг няцаах гад ч юм уу, миний хувь хүн рүү дайраад ч юм уу, эсвэл ямар нэг сөрөг аргумент гаргаж байгаа. Тэгвэл эрчүүд ч гэсэн ийм зүйл гэл өргөлцөж орж ирээд байгаа бол эсвэл бүр хүчиндэгчдийг өмөрөөд эрэгтэй хүний одоо биологийн хэрэгцээ чинь угаасаа ийм ямар хүүхнүүд өөрсдөө бас нэмгэн нойтын юм өмсгөө болчих хэрэгтэй мэрэгтэй гэж ямар нэг байдлаар өмөрж орж ирж байгаа л чи хизээ нэгэн цагт ийм үйлдэл хийжсэн. Эсвэл ойр дотны чи хүн ийм үйлдэл хийж яхад чи дуугаа хараа зогсож байсан учраас гимшиж байгаа учраас чи ийм юм дээр амар эмзэг хүлээж авч байгаа. Түүнээс биш хизээч тийм юм хийж байгаагүй, тийм зүйлийг эсэргүүцдэг сайн хүн байсан бол чи эрчүүдийн зүйл хийж ийн гэхэд чи эмзэглэж хүлээж авахгүйсэн байхгүй юу? Тэгэхээр чи энэ одоо ингэж хэрүүл хийж байгаагаараа чи өөрийгөө ингэж илчлээд хинбэ гэдгийг илчлээд харуулчихж байгаа гэсэн үг. За тэгээд бас ийм бэлгийн хүчирхийлэл халдлагт ингэж хувцас хунаар буруутгах одоо хандлага маш их байдаг. Өөрөө яах гэж задгаа ангиртай юм, өөрөө яах гэж богинохон нэмгэн нойтын юм өмссөн, ийм юм өмсгөр чинь аргагүй штэ гэдэг. Гэтэл одоо над дээр ирсэн статистикаар 4 наснаас эхлээд тэгээд дээдл нь оргил үе нь 16-8 наснанд очиж штэ. Ерөнхийдөө насанд хүрэх үед бараг дуустдаг. Одоо энэ бэлгийн хүчирхийллийн хамгийн оргил үе нь. Тэгвэл одоо 4-өөс 18 насны охид юу өмссөн болохоор одоо ингэж их бэлгийн халдлага өртөд байгаа юм бол нэмгэн нойтын юм өмссөн болохоор одоо тэнд ингээд хүмүүсийн сэрлийг хөдөлгөөд байна гэж ойлгож болох юм уу? Тэгээ би ингээд загтал илгээхдээ албаар юу өмссөн байснаа бичээрэй гэсэн л дээ. Тэгээ тэр бичсэн юмуд айгүй өрөвдөлтэй, барбитай бодоолк, тэ ягаан шорт, охтын өмсдгөл байсан, өргөн джинс, худи, тэ жилийн ихэнх улирал нь өвөл учраас пөнийсэн пелниктэй, тэ хүүхдийн өмсдглээсэн паллачтай байсан л гэл. Тим юмтай байхад нь л аваачаал хүчирхийлэл хүчиндэлсэн юм шүү дээ. Тэгэхээр тэр хувцсанд буруу байгаа юм уу? Хүчинд одоо юу гэдэг эмэгтэй хүний боловсрсан сайхан бие бариу хувцастай байгаагаараа тисэж чадахгүй хүчиндчдэг гэл гэж нэг юм ярих гээд байна л да. Гэтэл тэр эмэгтэй одоо юу гэдэг эрэгтэй хүн өөрийнхөө л тэр байгалийн эмийг одоо хянаж чадахгүй хичээд идэх юм бол одоо янз бүрийн урлаг соёлын оддыг тайзан дээр байхад амар олон хүн гарч ирэл хүчинтэхэр биш. Тэр үнэхээр байгалийн юм гэж байдаг бол гэтэл тийм тэгж болохгүйг мэдэж байгаа учраас тийм юм хийдэггүй.
Харин ганцаараа харгалзах хүнгүй явж байгаа хүүхдийг харахаар шовлчих, дийлчих чадмаар санагдаад тэр хүмүүсийн айдсыг хармаар санагдаад тэнд хүчрхийлүүлдэж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо ингээд хүчин хувцастай холбдог энэ ойлголтыг бүр огт таслан зогсоох хэрэгтэй. Ер нь сайн яривал энэ хүчин гээд байгаа зүйл чинь ерөөсөө энэ секс буюу дур хүсэлтэй огт холбоогүй юм. Энэ юу вэ гэхээр бусдыг одоо ингээд захиран хянах тийм хүсэл. Одоо ямар хүмүүс хүчин хийж аваа гэхээр өөртөө итгэлгүй, өөрийгөө сул доройгоор мэдэрдэг, амьдралаа хяналттай авч чадаагүй. За авсан байсан ч гэсэн хангалтгүй гэж боддог. Өөрийгөө ямар нэгэн байдлаар голдог. Өөрийгөө бусад ирчүүдээс сул доройгоор мэдэрдэг. Арчаагүйгээр мэдэрдэг хүн ямар нэгэн өөрөөсөө сул дорой хүнийг хүчээр эрхэндээ захирч оруулаад эзэмдээд тэр хүнийг айлгаад түүнээсээ таашаал аваад тэр таашаалаасаа одоо сэрэл нүүдэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр нөгөө биологийн ерөөсөө юм тэнд байхгүй. Сайхан хүүхэн хараа сэрэл нүүдлүүд дарж аваад байгаа юм байхгүй. Тэнд өөрийгөө мяагаар мэдэрдэг гар өөрөөсөө мяа гэж бодсон хүнийг хүчээр иршээлдээ оруулангуудаа өөрийгөө хүчтэй болцсон гэж мэдрээд тэгэнгүүтээ дурнуудлаад байгаа гэсэн үг. Тэгэхээр мяа гарын хувьд ямар хүмүүс амархан олзлох юм? Мэдээж жоохон хүүхдүүд. Ганцаараа ямар нэг хамгаалтгүй явж байгаа эмэгтэйчүүд. За тийм одоо хүнд өвчтэй ч юм өндөр настай хүмүүс. Түрүүний одоо юунууд биш үү? Жишээнүүд биш үү? Өөрийнхөө одоо өмнө амархан олз. Одоо харж хандах хүнгүй аав ээжгүйгээ хөдөө байж байгаа, хамаатныдаа байж байгаа. Эсвэл ингээд сургуульд явах гээд гэрт нь амьдарч байгаа. Одоо ах хижээхэн хүүхэд ч юм уу. Өөрөөс нь хаашаач зайлж чадахгүй, өөрийнхөө эсрэг тэмцэж чадахгүй, өөрийг нь одоо эсэргүүцэж чадахгүй гэдгийг мэдж байгаа тийм амьтдыг даралж аваад өөрийгөө амар мундаг, хаан шиг, ноён шиг чадaltaй хүн болсноор мэдрээд нь штэ. Бусад ирчүүдэд тэгж чадахгүй учраас хүүхэд эмэгтэйчүүдэд тэгж ир бираа гаргаж өөрийгөө мэдэрч гин гэсэн үг. Тэгэхээр тийм үйлдэлийг одоо ерөөсөө хувцастай ч юм уу эсвэл хохирогчийн хийж байсан ямар нэг зүйлтэй холбох ямар ч үнц байхгүй тий. Одоо өдөөсөн гэдэг үгийг одоо ингээ үгийн сангаасаа юм авч хаях хэрэгтэй. Чи юу хийж өдөөсөн болоод тэр бол хүчин хийсэн бэлгийн хүчрхийлэл үйлдсэн хүн өөрөөсөө одоо бурууг зайлуулах, бурууга хуваалцах балиар зам. Хэрвээ та эрүүл оюун ухаантай хүн бол миний түрүүнээс хойш яриад байгаа зүйлийг ойлгосон бол энд ингээ эрх мэдлийн хоёр өөр зүйл сул дорой гэдгээ мартахын тулд өөрийгөө хамгаалах чадваргүй нэг дээрлэхсэндээ таашаал авч байгаа тий. За тэгээ дээрэс нь одоо хүчин гэдэг бол одоо хүний эрх чөлөө одоо халдшгүй байдлын эсэргээрсэн хамгийн аимшигтай гэмт хэргүүдийн нэг багхгүй юу? Бид нар чинь одоо төрөхтөө энэ биетэйгээ төрдөг. Одоо дэлхийн олон зүйлийг бид нар одоо захирч өөрчилж хяналттай авч чадахгүй. Бидний хянч чадах цорын ганц зүйл бол бидний энэ бие. Энэ биеийг эрүүл байлгах уу, энэ биеийг тарган байлгах уу, туранхай байлгах уу, энэ биеийн дээрээ юу өмсөж зүүх үү, энэ биенийхээ одоо үсийг нь би ямар байлгах уу, хуруу өмс амар байлгах уу гэдгийг шийддэг цорын ганц зүйл чинь энэ бие. Тийм учраас миний энэ бие халдшгүй тархан байх ёстой. Өөр хүмүүс халдахгүй байх ёстой. Миний энэ биеэрээ юу хийхийг маань хинч хизээч надад заах ёсгүй байхгүй. Би үсээ ямар байлгамаар байна уу? Би одоо хідэн хүүхэд гаргамаар байна уу? Тэ? Би энэ дээрээ юу шигүүлмээр байна уу? Цоолмоор байна уу? Энэ хинт ч хүртээлгүй ирэх зүйл. Энэ зөвхөн миний шийдэх хэрэг. Яг хөө зарим зүйл дээр 18 хүртэл эцэг их чинь шийдвэр гаргалцаж болно.
18 хүрснээс хойш бол ялангуяа энэ 100% миний мэдлийн ганц зүйл. Энэ насаараа одоо надад эзэмших цорын ганц өмч маань миний бие. Гэтэл өөр хүний тэр бие махбод руу халдаж одоо доромжилж хүчээр иргэшээлтэд оруулж ийн гэдэг чинь тэр хүний оршихууруу хийсэн хамгийн том гэмт хэрэг. Тэгээ тийм гэмт хэрэг хийснээрээ одоо тэр арчаагүй одоо лузер амтд чинь өөрийгөө амар мундаг одоо даун дийлсэн тэгээ эзлэн түрэмгэлсэн мундаг хүн гэж мэдэрч байгаа байхгүй. Энэ бол хүний оршихуун эсрэг хийсэн гэмт хэрэг. Гэтэл манад одоо хууль зүйн орчин үнэхээр дутуу дулмаг хохирогчдыг хамгаалах тал дээр маш сул дорой байгаа. За олон улсад бол энэ педофилия буюу насны хүрээгүй хүүхдийг одоо сонирхох эмгэг одоо гаж донг бол маш ноцтой хүлээж авдаг. Одоо манайх шиг ил цагаан жаахан хүүхдийг одоо насанд хүрсэн хүмүүс татаж хангаагаад унтаж хөвтээд тэрийгэ гайхуулж ярьж явах байтугай гар утсан дээрээ жаахан хүүхдийн одоо өөртөө холбоогүй хүүхдийн зураг байдаг ч юм уу тиймэрхүү бичлэг үзэж байгаа баригдсан хүн шууд шоронд ордог. Тэр хүн насаараа жаахан хүүхэд сонирхдаг педофил гэдэг тэр хүн ингээд одоо цагдаагийн бүртгэлтэй болдог. Тэр хүн шоронд ороод гарсан ч гэсэн үргэлж бүртгэлтэй сар болгон цагдаа дээр очиж хаана ажиллаж байгаа, юу хийж байгаа бүртгүүлдэг. Ажилд орохын өмнө ийм хүн гэж одоо тодорхойлолтын дээр гарч ирдэг. Тэгээ олон нийтийн паблик одоо ийм бүртгэлийн вебсайт байгаа. Тэн дээр ингээд одоо мэдээллүүд нь орж идэг. Хүссэн хүн одоо тухайн хүний талаар мэдээлэл олно гэх юм бол жоохон хүүхэд сонирхдаг гаж донг гэдэг нь гараад ирдэг. Тэр хүн ингээ хаягаа солих болох юм бол тухайн одоо дүүрэг хорон дээр өөрийгөө бүртгүүлээд тэгээ дүүрэг хорооноос ийм хүн одоо энд ирж байгаа шүү хүүхдүүдэд харж хянаарай гэдэг мэдээллийг бол эцэгчүүдэд сургуулиудад олгодог байгаа. Тэгэхээр ер нь хүүхэд сонирхох гаж дон педофилия гэдэг нь одоо засарч өөрчлөгддөггүй нэг удаа хийсэн бол дахин давтагддаг зүйл гэж үздэг. Тийм учраас одоо тэр гаж донтнуудаас хүүхдүүдэд хамгаалахын тулд тийм хатуу арга хэмжээ авдаг. Тэгээд нэг удаа цагтаад ингээ баригдаад бүртгэлтэй болох юм бол насаараа тэр педофил гэдэг одоо солон шин хажууданд дагалддаг учраас за үнэхээр хүүхэд сонирхох донтой хүн байсан ч гэсэн тэр зүйл дээр одоо алхам хийж чадахгүй бие барьдаг гэх юм уу. Гэтэл Монголд яадаг вүлээ? Одоо хүчингийн гэмт хэрэгтэн жаахан хүүхэд сонирхсан гэмт хэрэгтнүүдийнхээ нэрийг нууцлцдаг штеп. Үхтэй тэгэл болоо. Тэнд зураг байхгүй, бүртгэл байхгүй, ямар хүн байсан мэддэггүй. Гэсэн мөртлөө хохирогчийн бараг нэр зураг бүх юм одоо хэддүгээр сургуулийн хэддүгээр ангийн ямар хүүхэд гэдгийг бүр ингээд зарлаа хийчихдэг. Хохирогчоо хамгаалахгүй мөртлөө гэмт хэрэгтний хамгаалаад байдаг. Тэгээд тэр одоо хүчингийн гэмт хэрэгт өгж байгаа ялан ч гэсэн хариугүй хүчүүхүний 2-3 жил. Тэр хүн 2-3 жил суучаад гарч ирээд юу ч болоогүй юм шиг хэвийн амьдралаа үргэлжлүүлээд амьдарч байгаа. Тэгээд тэр хүн боломж олдох юм бол дахиад энэ үйлдэлээ давтна. Тэгэхээр педофил засардаггүй. Тэгээд Монгол бол үнэхээр педофилтэй живсэн орн юм байна. Тэгээд энэ талаар бол яаж одоо арга хэмжээ авах ёстой юм. Одоо ингээд хүүхэд залуучууд гэр бүл хөгжлийн төвөв ч юм уу одоо гэр бүлийн шүүх ч юм уу улсын их хурлын гишүүд энэ талаар одоо хүүхдүүдийг хамгаалсан хууль хизээ гаргах ёстой юм. Гэхдээ магадгүй одоо улс төрд байгаа тэр хүмүүсийн ихэнх нь ийм зүйл өөрсдөө хийдэг болохоор одоо өөртөөхөө эсрэг хууль батлахыг хүсэхгүй ч магадгүй л дээ. За тэгээ ийм асуудал дээр эмэгтэй гişүүд уураач гээд унав. Одоо хүүхэд залуучууд одоо хүүхэд гэр бүл эрүүл мэнд боловсролын асуудлыг эмэгтэйчүүд одоо дэд үтд уул уурхай бизнес одоо хүнд үйлдвэрлэлийн одоо жинхэнэ том асуудлыг эрхтэй гişүүд гэх байдлаар хувааж авмааргүй байна.
төрийн түвшин олно гэд төмөн олныг төлөөлж гарсан бол аль асуудал дээр ялгаагүй хүүсүүд бүгдээрээ оролцох ёстой. Юу гэдэг хүн болгон хүүхэд байсан. Тэгэд зөвхөн одоо хүүхэд төрүүлдэг учраас эмэгтэйчүүд асуудлыг ойлгоно гэж ярьж болохгүй. Одоо энэ улсын хамгийн үнд зүйл болсон хүмүүсээ одоо хайрлах чадахгүй байгаа бол ер нь эрэгтэй гишүүдээр тэгвэл яах юм? Эрэгтэй гишүүд одоо хүний асуудлаа, нийгмийн асуудлаа шийдэж чадахгүй бол тийм гишүүдээр яах юм? Улсын баялаг гэдэг чинь нэг ашигт малтмал залтмал биш шүү дээ, хүн шүү дээ. Гэтэл бид нар ингээ хүнээ хамгийн сүлдэн тавьчихсан нэг худлаа гонж өмсөө том юм ярьсан одоо улс төр бизнесийн элитүүд гэдэг хүмүүстэй. За энгийн эрчүүд нь ч гэсэн нэг л урт ус богино ухаан ярьсан хүртлээ өөртөө үнэхээр бүдүүлэг, үнэхээр харанхуу яг юу ярих гээд байгааг нь мэддэхгүй ядаж одоо ганцхан ярьдаг хэлээрээ ч өлегтэй юм ярьчих чадахгүй. Тэгээл нэг гой үгийн цуглуулга яриад байгаа мөртлөө тэр нь цаана ямар ч утгагүй ямар ч логик байхгүй. Ийм юм ярьж байгаа. За тэгэхээр өнөөдрийн бэлгийн хүчирхийллийн Монголд ингэтлээ бухарсан байгааг нь би одоо ингээд өнөөдрийн хүлээж авсан цагтлуудаараа ингээд харлаа. Тэгээд цаашдаа бас энэ талаар яг ингээд нэлээд дэлгэрэнгүй бас ярихыг хичээнэ. Хүмүүсийн ой толгоонд ортол нь л ярий. Бэлгийн хүчирхийлэл гэдэг чинь, бэлгийн хүчин гэдэг чинь өмссөн хувцастай хамаагүй, одоо энэ юутай хамаагүй, хохирогчийн ямар нэг үйлдэлтэй хамаагүй, согтуу эрүүл байсан хамаагүй, орой уж ганцаараа явснаас хамаагүй. Энэ бол 100% цэвэр одоо тэр зүйлийг хийхээр шийдсэн этгээдийн сонголт бөгөөд буруу. Одооноос бүгдээрээ хохирогчийг буруутгадаг хандлага болъё. Чи харанхуй шөнө ганцаараа юу хийж явсан юм? Харанхуй шөнө ганцаараа явах чинь гэмт хэрэг юм уу? Хүчндүүлэх ялтай гэмт хэрэг юм уу? Та нар эрэгтэй хүнийг харанхуй шөнө ганцаараа юу хийж явсан гэж хэлдэг шүү дээ. Гэтэл эмэгтэй хүн болохоор харанхуй шөнө ганцаараа явахаар хүчндүүлсэн бол хохин болох юм уу? Чи юу өмсөж байсан юм? Юу ч өмсөж байсан хамаагүй. Тэнд хүн өөрийнхөө одоо тэр ямар ч юм төрсөн бай тэрийг захирах хэрэгтэй байхгүй юу? Би нэг түүх ярил л да. 2018 онд би Барселоны далайн эрэг дээр сууж ирсэн. Тэгсэн чинь миний хажууд нэг нохоогоо салхилуулж ирсэн эмэгтэй ирээд тэгээд сууж ирсэн гівгэнд цамцаа тайлсан левчийг тайлаад ингээд цээж нүцгэн дээш хараад хөвтсөн байхгүй юу? Тэгээ би тэр эмэгтэйг хараад бодож байсан. Энэ эмэгтэй ингээд өөрийнхөө төрсөн нутагтаа хинээс ч айхгүй, хинээс ч ичихгүй. Тэр эмэгтэй зүгээр л өөрийнхөө цээжний арсан дээр тусах нарны элчийг мэдрэхийг хүссэн учраас юу ч бодлогүйгээр бүх юмаа тайлаад зүгээр л тэр нарыг мэдрээд хөвтөж байгаа байхгүй. Тэгсэн чинь би энэ ямар их амар амгалан эрхчлөө вэ гэд би тэр эмэгтэйд битүү хүндээ ингээд цаахан хатаарчихсан. Тэр эмэгтэй хувьд хин нэг хүн ирээд мөмийг базчих болов. Хин нэг хүн ирээд энэ мөмийг хараад өөрийг ингээд секси гэж гэсэн урилга гэж эндүрх болов гэсэн айц байхгүй. Тэр хүн ингээд миний мөмийг өөр хүмүүс хараад ингээд ийм хэлбэртэй шалчгаар том жижиг ямар гэж ярих болов гэсэн бас айц байхгүйсэн. Тэр зүгээр л маш 50 дээш хараад хөө гаргаж хөвтөж байгаа л нэг 5 минут хөвтөжэл буцаал юм өмсөл явцсан. Тэгээ би харцсангуу өөрийгөө одоо ингээд эмэгтэйчүүдийн эрхийг дэмждэг феминист орчин үеийн модерн эмэгтэй гэж бодож байсан боловч миний тархин дотор бас амар том блок байгаа гэхэд ойлгож байсан. Яа тэгэхээр би өсөж хүмүүжсэн одоо орчны нөлөөгөөс юм уу? Хизээч би тэр эмэгтэй шиг зүгээр л хүсчээс учраас левчээ тайлаад цээжин цэцгэн далайн эрэг дээр хөвтөж чадахгүй. За магадгүй ингээд зорж ингээд чармаа нацгэн бие шаарддаг бич дээр очивол магадгүй. Гэхдээ зүгээр энгийн бич дээр бол би хизээч тэгж чадахгүй гэдгээ ойлгосон.
Яагаад гэвэл миний тархинд бас нэг тийм mental block бол байгаа. Тэрийг би давж гарч чадахгүй байх. Тэгээ бодохоор амар хатархсан байхгүй юу? Тэгээд тэгэхээр испанчууд чинь амар халуунцтай, амар одоо сэтг нүү те гудамжаар бол зүгээр явуулдаг шүү дээ. Эй бонита, сеньорита, яасан гэл залуучууд нь бол одоо таалагдсан эмэгтэйдэг амар сэтгэндэг. Амар их сэтгэндэг. Зүгээр тав алах болохгүй маяглаад байдаг. Тэгсэн мөртлөө тэгж их одоо сэтгэндэг тийм харахад юм секси чөлөөтэй юм шиг мөртлөө тэнд ингээд хөө гаргаад хөвтөж байгаа эмэгтэй дээр гүйж чад мөмийн бацчих их хүн байхгүй байхгүй. Гэтэл бид нэр хажууд нь амар ариун ном журамтай цэвэр ичимдгий ёс диктэй хүмүүс гэж байгаа мөртлөө ямар нэг одоо гол ирэг дээр мөмө гаргацсан эмэгтэй хөвтөж байгаа бол хідэн эрэхтэй хүн тэнд гүйж очих бол бүр гүйж очиж, зорж очиж, баг машинтай явж яснаа эргэж очиж тэнд эмэгтэй хүний мөмийг харах гэж юм уу, барих гэж. Тэгээ хідэн тэнд яг хүчнэх гэж дайрах бол хэрэг гол ирэг дээр тэгээ хөвтөжсэн бол. Тэгээ ботхоор л бид нэр ингээд аимшигтай нэг юм амьдарч байгаа зү тий. Тэгээд юусоо цэцэрлэгт байхаас нь октын хүчирхийлэл эхэлдэг. Тэгээд ингээд хүчирхийллээ ингээд одоо хүн өөрийгөө хамгаалахын тулд таагүй юм тохиолдож байгаа үед өөрийгөө хамгаалахын тулд бас ингээд одоо оюун санаараа блок хийх тохиолдол байт юм байна л да. Тийм юм болцсныг мартцсан гэд. Тэгээд ингээд таны ингээд сториг харсан чинь би өөрөө ингээд сансан манай ингээд нэрээ ингээд 6-7 настай байхад чинь одоо хамаатны ах шүн намайг ингэж хийсэн би тэрийг өөрөө ингээд таг мартцсан байсан гэвэн сансан мансан гэд нэлээ олон тэгсэн. Тэгээ би харин хүмүүсийн имийг уншаал байсан чинь надад өөрт бас тийм тохиолдсон. Яасан гэсэн чинь яг уншаад явж идэл өөрөө би цэцэрлэгт байхад нэг банд яг намайг нөгөө унтлагын цаг болохоор яг заавал намайг дагаж миний дэргэд унтаад тэг унтчих үед нэрээ ингээд миний өмдөн дотор гараа хийгээд идэг байсныг би санджаа. Тэгээд хүүхэд байсан болохоор ч юм уу таагүй дурсамж байсан болохоор ч юм уу тэрийг ингээд ор тас ингээд арилгацсан юм шиг мартцсан байсан. Гэтэл хүмүүсийн энэ түүхийг ингээд уншаад исэн чинь надад өөр тэр маань орж ирж байгаа хгүй тий. Тэгтэл ингээд хэдийгээр гэр бүлийнхэн маань намайг амар сайн хамгаалсан ч гэсэн тэгэл бага насны боловсрал олох цэцэрлэгтээ яг тийм юм болцсон л байгаа байхгүй юу. Тэгээд би юусоо хэтрүүлж байгаа юм биш. Монголын эмэгтэй хүн болгон ямар нэг байдлаар эсрэг гүйснээсээ бэлгийн халдлагад өртөж байсан. Чи эрэгтэй хүн бөгөөд чиний хувьд те ээж чинь одоо ингээд ингэж ярмааргүй л байдаг л та хүн бол чи өөрөө өөр дээрээ эмпатигаар хүлээж авах хэрэгтэй. Гэтэ эрчүүд даан чи эмпати муутай учраас би яг ингээд хайртай хүмүүстэй юм л ярьж байгаа хгүй. Ээж чинь, эгч чинь, дүү чинь, охин чинь, эхнэр чинь, найз охин чинь ч гэсэн ийм юм туулсан ба. Хэрвээ чи тийм юм туулаагүй гэж бодож байгаа бол чамд итгэдэггүй учраас чамайг өөрийг нь буруутгах гэж боддог учраас чамд хэлэхгүй байна. Тэрнээс иш бүгд ийм юм туулсан ба. Тэгээ энэ туулсан тэднэрийн буруу биш. Чиний өмөөрөөд байгаа эрчүүд бүх эрчүүд юм биш гэж өмөөрөөд байгаа тэр эрчүүд чиний юм хийсэн ба. Эцэг эхчүүд ч гэсэн хүүхдтэй буруу өгөөд хүүхдийн үгээр үг хийхгүй ч их шиг тий. Хүүхдүүд ийм зүйлийг маш их зориг гаргаж иж, ичиж, бантаж, айж байж тэрийгэ давж хэлж яхад эцэг их нь тоохгүй өнгөрснөөр та цаашдаа дахиж таны хүүхэд танд хизээч итгэхгүй нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Ялангуяа ийм асуудлаар хүүхэд бол худлаа ярина гэж байхгүй. Та өөрөө хүүхдийнхаа одоо тий аюулгүй газар нь болох ёстой гэж одоо хүүхдийн чинь хохироосон хүнийг өмөрчүүд тэнгүүдээ хүүхд маань надтай юм ярьдгүй ч юм уу манай хүүхд тийм тохиолдоогүй гэж бодож байгаа бол та ерөөсөө
үржих үүргээ гүйцэтгэсэн болохоос биш яг эцэг их болох үүргээ гүйцэтгээгүй байна. За төсөөлтөө таны жаахан хүүхэд чинь өөрт нь ийм ноцтой зүйл тохиолдчихсан айгаад, ичээд, гомдоод, уурлаад, бухимдаад байж байгаа хэрнээ танд итгэхгүй учраас тийм зүйлээ хуваалцах чадахгүй ганцаараа шаналж байна. Эсвэл найз нөхөдтэй, эсвэл бүр интернетд байгаа танихгүй хүн надад хүртэл юмаа бичиж явуулж ингэ боддоо. Та ингээ амьдралд нь танихгүй хүнээс илүү бага байр суурь эзэлдэг болцсон байна шүү дээ. Ягаад тэгэхээр та хүүхдтэй итгэхгүй байснараа ийм зүйл тэг хүүхдийнхээ итгэлийг хүүхдтэй итгэхгүй байснараа та буцаа итгэлийг алдчихж байгаа байхгүй тий. Тэгэхээр ингээд хүүхдийнхээ үгийг сонсож сурмаар байна. Хүүхдийнхээ үгийг сонсож сурмаар байна. Хүүхдээ илүү хариуцлагатай баймаар байна. Ийш тийш нь явуулмааргүй байна. Хамаатан саднаа гэртээ авчирмааргүй байна. Тэ? Тэгээ хэдийгээр Монгол гэр сайхан ч гэсэн Монгол гэр дотор амар олон төрлийн хүмүүс ингээд хамт хонохороо ингээд ямар нэгэн болдог байгаа байхгүй юу? Хүүхдтэй хувийн орон зай жоохон бэлтэж өгмөр байна. Хүүхдтэй анханаас нь бас ярилцчаамаар байна. Ийм зүйл болох юм бол чиний буруу биш. Ямар нэгэн болвол надад хэлээрэй. Тэ? Хүүхдийнхээ зан аашийг анзаармаар байна. Хүүхд чинь гівгэнт тэ зөв зүгээрээс хүүхд гівгэнт ууртай болол ааштай болол хэргэж алчих гал эсвэл нэг хин нэг айлт ч юм уу хамаатан дээр очие гэхээр бүр эрс эсрэгүүцээл ингээл ааш зан ингээл гівгэнт огцом өөрчлөгдөөл байх юм бол тэнд ямар нэгэн болжээ гэж бодмоор байна. За тэгээд өнөөдрийн сэдвийг ерөнхийдөө ингэсгээд өндөрлөе. Гэхдээ энэ сэдв дуусах болоогүй. Зүгээр өнөөдөр одоо 4 цаг болчлоо. Би ч ядарч байна. Бичлэгийн маань уртчихсан, зөндөө урт болчихлоо. Тэгвэл цаашдаа ч гэсэн энэ талаар хүмүүсийг ойлгохтол нь видеонуудаа үргэлжлүүлэн хийх болно. Сайхан амраарай баяртай.